Дизайнер нэрлээ Монголд ариун цэврийн өрөө нийт бүртэмж муутай бохир байдаг. Дээрээс нь одоо төлбөр авдаг, чоочтой байдаг. Тэн жавлантайгаа одоо хүртэл амьдарч байгаа зэргийг харахад бидний сэтгэлгээнд байгаа юм байна. Японы арт түмэнд нойлтой яаж ханддгийг, нойл нь яагаад тийм цэвэрхэн байдгийг, нойлд нь ороход нэгдүгээрт одоо нойлын цаасаар цэнэглэгдсэн байдаг. Энэ Японы арт түмний нойлыг үзэх философийг одоо судлах гэж ирчээд байгаамаа. Миний одоо жишээ нь арт харагдаж байгаа энэ улаан өнгөтэй энэ байгууламж маань болохоор Нао Тамура гэж дизайнер эмэгтэй ариун цэврийн өрөө буюу одоо байгууламж байгаамаа. Энийг хийхдээ бол маш өвөрмөц шийдсэн байна. Одоо жишээ нь хоёр замын уулзуур буюу ийм нарийнхан гурвалжин одоо зай талбайд маш зөв байрлалтайгаар одоо зай жижиг талбайг айгүй зөв ашиглаж хийсэн байна. За тэгээд гол одоо хэлэх гэсэн санаа маань болохоор одоо жишээ нь ингээ харахад одоо таних тэмдэг эдгээр нь харагдахгүй байгаа. Яагаад харагдахгүйгээр хийсэн бэ гэвэл хүний нууцлалыг хадгалах зорилготой гэж хэлсэн байгаа. Трансгендерч гэдэг юм хүн ороод бизнесхта яг аль тэ өрөөнөөс гарч ирж байгаа нь харагдахгүй байхаар ингэж зохион байгуулалтаагаар хийсэн байгаамаа. Одоо улаан өнгөн дээр хар таних тэмдэг жишээ нь маш гоё харагдах байх жишээтэй. Хурц тод өнгөний шийдэл нь маш их таалагдж байна. Тэгээд нойлын цаас бол ингээ байнгын байж идэг гэж хэлсэн. Тэнцээ бол дөрвөн нойлын цаас шууд ингээ цэнэглээтэй байж байгаа. Хүн ингээ бараага заавал авч явж байгаа юмаа ингээ тавих шаардлага гарна. Тэнцээ тавиур бол бүх нойл байдаг. Хүний өрөөс ая тухайг бүх талаас нь ингэж хангаж бодож хийсэн байгаа байхгүй. Японы одоо нойл болгонд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, харааны бэрхшээлтэй хүмүүс, тэ нэг бол бие муутай хүн, хөгшин хүн ч гэдэг юм уу, хүүхдтэй явж байгаа эцэг эхчүүд ч гэдэг юм уу. Энийг бол хизээж орхитуулдаг вэ. Газрын зураг бол бүх нойл дээр байдаг. Газрын зураг дээр болохоор одоо хараагүй хүмүүс зориулсан ингэ тэмдэглэгээ, тэ нэмэгтэй нойлын хаан байрлсан мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоо тэр хүмүүсийн орох бизнес болох нойлыг тэмдэглэсэн. Дээрээс нь мэдрэгчтэй хараагүй хүмүүс уншаад аашаа орохдоо болохоор тэл тэрэгцэртэй хүн ч юм уу ингээд харааны бэрхшээлтэй хүн мэдрэх хэрэгтэй. Энэ тэмдэглэгээ бол өвчтөй хүн гэдгийг илэрхийлж байгаа. Энд ч нэг улаан тохио байгаад байгаа. Энэ улаан тохио ямар учиртай вэ гэхээр магадгүй энэ дотор орсон үйлчлүүлсэн хүн маань ямар нэгэн байдлаар биеийг өвдөхсгүй бол тэрэгцэрээсээ унах ч юм уу те. Тэр тохиолдолд тэр аваарын тохиогоо асаадаг. Тохио дуурж ин гэрэл хасдаг. Одоо энэ иргэдэд зориулсан нойл маань хаалган дандаа ингэж онгодог байгаа. За энэ болохоор мэдээж тэр орж харахад аюулгүй байдлыг хангасан. Одоо шилдэг дизайнер, шилдэг архитектуруудын нойл ийм байна. Гэхдээ бусд нь тийм байна гэсэн үг биш. Зүгээр энгийн цэцэрлэг түрээлэн дунд байгаа, байран дунд байгаа, сургууль дунд байгаа нойл бол мөн адил яг ийм цэвэрхэн. За тэгээд бүгдээрээ нойлын цастай байх жишээтэй. Дараагийн нойл руу хамтдаа алхацгаая. Бид хоёр нойлоос эхлээд төслийн хүрээнд Токио хотын шилдэг дизайнтай болон ер нь Токио хотын нойлын судалгаа хийгээд явж байгаа. Тэгээд энэ бүхнээс яг миний надад төрж байгаа мэдрэмж нь болохоор одоо архитектор, интерьер дизайнер удаа уриалахад те бид нэр өөрсдийнхээ мэрэгжлийг тултал нь гаргах ёстой юм байна. Бид нэр өөрсдийгөө одоо мэрэгжлээсээ ашигладаг байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Японы одоо алдартай дизайнер Кашио Сатогийн бүтээл Эбису гэдэг яг галт тэрэгний орох гарцсан дээр байгаа. Тэгэхээр гарцсан дээр байгаа болохоор хүмүүст яг нойл байгаа гэдэг мэдрэмжийг нь төрүүлэхгүйгээр цэвэрхэн орчин бүрдүүлэх зорилготойгоор энэ дизайныг гаргасан. Гэхдээ яг бас нийтийн нойл нь тавигддаг одоо нөгөө аюулгүй хүмүүс орж гарч байгааг нь харагдаг байх гэдэг шаардлага бас хангасан. Тэгээ байх ёстой хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байх бүх одоо юмнууд нь багтсан байгаамаа. Тэгэхээр зай талбай бас тэмч одоо том зайд эднэрийг хийгээд байгаа биш. Жижиг зай талбайд нийтийн нойлыг ийм гоё дизайнтай хийж болдгийм байна гэдгийг харж байна. Тэгэхээр дизайнерууд, архитекторууд одоо ийм төсөл зарлаад хэдүүлээ Улаанбаатар хоттой тий ийм гоё сонирхолтой нойлуудыг яагаад хийж болохгүй? Бүр одоо бит хоёртой таарж байгаа нь болохоор тий зөвхөн ийм нойлуудыг үзэхээр ингээд гадаад жуулчд ирж байгаа байхгүй юу? Бүх юм цаанаар шийдсэн л бол энэ хаяг энэ дээр байгаа таних тэмдэг нь яг л тэр өнгөнийхөө тоон дээр ийм цагаан мөнгөлөг өнгөөр нь шийдэх юм те. Энд ерөөсө бүх юм ингээд гой зохицуулж жиг яг нэг концепттэй хийж байгаа нь айгүй гой цэвэрхэн гүйцэтгэлтэй харагдуулж байгаа байхгүй юу? Одоо энэ хүн байгаа гэдгийг нь тодор бас шийдсэн. Хаалганы бариул дээр улаан болсон. Дээр нь бас юм улаан гэрэл ассан байгаа нь хүнтэй гэдгийг шууд хараад ойлгохоор байна.
Тэгэд одоо аюулгүй байдлын үүднээс энэ хөл доогоор онгорхоо байдаг дандаа. Нойлууд нь хүн орж байгаа гарч байгаа нь мэдэгдэх ёстой. Кашива Сато хийсэн 2021 оны 7 сард ашиглалтанд орсон байлээ. Цоо үед ашиглах ор байна. Ингээд өвчдөг, ингээд сунчдаг. Ингээд илэрчдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн барих, бариул байна. Тэгэд шаардлага бол одоо төвшингээ тохируулахад ингэж хөвтөж бас ашиглаж болно. Яачаад ингээд басгаад бас ашиглаж болно. Ялгаатай нь бусад нойлоодоос энэ түвшлэгтэй байгаа. Сул дур нь бас түвшлэгтэй байгаа, бариултай байгаа. Тэгээд хүний зовлон сайн мэдэхгүй шүү дээ. Жишээ нь яг энүүгийн түвшлэг ямар их хүн тусалдаг бол тэ. Дэлгүү ах явж чадахгүй нь маш тусална шүү. Аюулын дохио тусламж дуудах тавч байна. Хаалга нь бол дандаа Ишээ онгоноо. Гүүж онгон энэ зай нь бас хангалттай метр гаруй байгаа. Метрийн зай онгоодог хэсэг нь. Юу байхгүй. Ямар ч босоо байхгүй. Хэвлэх ямар ч. Oh my god. Токио хотын Шибуя дүүргийн нэгэн сонирхолтой нойл дээр ирсэн байна. За энэ нойл маань болохоор алдартай архитектор Тада Андо гэж Японы баг номер 1 архитектор юм байна. Тийм ариун цэврийн өргөн дээр ирчихсэн байна. За энэ архитектор маань болохоор 1995 онд Прицкрийн шагнал хүртэж байна. Энэ болохоор ямар учиртай шагнал вэ гэдэг киногоор л Оскарын шагналтай гэсэн үг. Одоо архитекторын хамгийн том одоо наадам юм байна. Прицкрийн шагналтай энэ архитекторын хийсэн нойл дээр ариун цэврийн өргөн дээр ирсэн байна. Энэ хүний саяхан бид хоёр бас гуглдж үзлээ. Ямар шүү уран бүтээл хийсэн гэд харсан чинь үнэхээр супер уран бүтээлч байна. Тэгээ тэр ямар гоё орчин шийдэлтэй хийд юм бэ те. Үнэхээр гоё юусан. За тэгээ энэ болохоор ийм босоо тэгээд ийм шууд цаанаашаа нэвт гарчдаг. Ингэж ороод бас цаашаа нэвт гардаг. За энэ болохоор бас нэгсэндээ аюулгүй байдлыг бас ямар нэгэн аюул төртөл ингээд саатлаараа гардаг гэдгийг бас энэ нойлын тухай тэгж бичсэн байна. За эрэгтэй нойлынхоо дизайныг харж үзье. За энэ бол одоо нойл болгонд бас байгаа хилээд байгаа те. Аваарын тохиотой нэг тусгай хүмүүс тэгээд дээрээс нөвчтэй хүмүүс үйлчлүүлэх зорилттой ийм нойл байгаа. За. Нилээ явлаа. Нэг нойлоо газрын зураг дээр мап дээр буруу заагаад олсонгүй. Дараа нь 2 метрод амжилж тэгээд алхаж явсараад алдарт архитектор Сов Фужимотогийн маш гоё ариун цэврийн газар ирлээ. За мэдээж тийм амар юм гоё газруудыг олохгүй мэдээж алхан явна метрод нь төөрн хөдлөн тэсэрээд гоёмоо олноо. Гоёмоо олоод за одоо тайлбарыг хүргэе. За энэ нойлны маань онцлог болохоор тусан өргөлөөрийг санагдуулах үс гэж байгаа байхгүй. Дүмжинд явж байгаа хүмүүс зүгээр гараа угааж болно. Хүүхэд, залуучууд, хөгшөд, эмэгтэйчүүд бүгдээрээ ингэж гараа угаах болцоотой. Хоёр талаасаа гараа угааж байгаа хүмүүс хоорондоо харилцах те. Одоо сайн уу? За. Хийж байгаа мó. За бичлэг хийж гин. За нойл ямар санагдаж байна? Оо гайхалтай. Энэ бол Сов Фужимото бол миний дуртай архитекторуудын нэг. Тэрний одоо бүтээлийг Сов Фужимотогийн хайх юм бол үнэхээр ганцуурсан цагаан өнгөөр тогтдог. Түүний архитектурын бүтээлүүд үнэхээр гайхалтай баригдшгүй байдаг. Тэгэхээр Японд өөрийнхөө Сов Фужимото гэдэг архитектурын компанитай тийм мундаг архитектор байдаг. Сов Фужимотогийн гуглдж үзлээ бүтээлүүд нь. Би бол бас яг архитектурын мэрэгчлээ өмчлөөр сайн мэдэхгүй. Гуглдж үзэж үнэхээр галзуу юм байна. Яа тэр стенер яаж тэр одоо төмрөөр одоо цементээр яаж тоглож болж яаж арт хийдгийг харуулдаг юм байна. Одоо энэ зөөлөн хэлбэр нь болохоор хаалганаас өсвөлээл арк ороод ингээд
Ерөөсөө юм хурц өнцөг байхгүй тийм. Хурц өнцөг бүгд юм зүйлийг хэлбэр шүү дээ. Усан онгоцны одоо кабин байгааны санагдуулбал хаалганы нэсийн дизайнтайгаа доохтой халуун дэглэн. Тэгээд ингээд бас ороод таацны хэсэг дээр болно бас юм зөөлөн хэлбэртэй яг нэг усан онгоцны кабин шиг. Нойлын өрөөнд заавал угаалтур байх хэрэгтэй болохоор жижигхэн хөл угаалтураар шийдсэн. Гэтэ энд угаачаад гараад угааж бас болохоор тэгээд тол болно хөргөн жижигхэн. Жижигхэн симпл шийдсэн. Тэгээд энэ чинь ингээд жишээ нь ургаж исэн модоо хүртэл ингээд тайралгүйгээр ингээд архитекторынхаа бүр ингээд шийдэл болгоо оролцсон байгаа. Тэгээд тэр нь маань өстой бас маш гоё. Таны Орос болохоор ерөнхийдөө ингэж зүгээр аялагч яг энэгээр ингээд гудамжаар дуугаа унаа өвжсэн чинь зүгээр л амар сонирхол татаад ингээд зогсоо зураг авлаа гэдэг чинь. Тэгээ сая бид хоёртой ярилцаад өөр ийм нойлууд хаана байна аа үзмээр байна гэдэг ч аахгүй. Тэгээд зөвхөн нойл ингэж хүний анхаарлыг татчихдаг тийм ээ. Бака. Тэгээд нойлын хувьсгалыг эхлүүлцгээе.